За шинээр 1-р ангид орж байгаа нэг хүүхдэд хичээлийн бүрэн хэрэгсэл болон дүрм тувцас, нэг ээлжийн гутал хувцас зэргийг авахд ойролцоогоор 200 мянган төгрөг шаардагдаж байгааг эцэг эхчүүд хэлж байгаа юм а. Харин эмзэг үлгийн амжиргааны түвшин дунджаас доогуур орлоготой өрхийн хувьд энэ мөнгийг гаргах хүндрэлтэй мэдээж за мөн сургуулийн насны нэгээс дээш хүүхэдтэй өрөхөд илүү хүнд тусна. Тиймээс боломжийн ашиг олдог аж ахуйн нэгж байгууллагуудыг бид банк бус санхүүгийн байгууллагын хамт олон уриалж хөгжлийн бэрхшээлтэй дунджаас доогуур орлоготой 50 өрхийн сургуулийн насны хүүхдэд хичээлийн бүрэн хэрэгслийг бэлэг болгон өглөө. Намайг Болдбаатар гэдэг. Тэгээд би 12 настай. Тэгээд Чингэлтэй дүүргээ 4-р хороо. Тэгээд би Зайсангийн 32 дугаар сургууль сурдаг. Тэгээд би энэ дээрээ хичээлийн хэрэгсэл авахдаа би баяр сэтгэл дүүрэн байна. Тэгэл хувцаал бэлдэж амжсан. Тэгээд энэ цөөнх мөнгөө бэлдэж амжаагүй гэсэн. За үндсэн одоо нөгөө бүртгэлд хамрагдсан нөгөө 10 өрх байдгийн амжиргааны одоо төвшин доогуур өрх бүртгэгдсэн 10 хүн бай 10 одоо өрх байдгаа. Түүнээс одоо бас ер нь бол амьдралын төвшин одоо ажилгүйдэлтэй холбогдоод одоо бас 70 гаруй өрх одоо бүртгэгдсэн байгаа. Тэдний хүүхдүүдээс одоо бид нар бас энэ хичээлийн жилийн арга хэмжээнд оролцуулаад байж байна. Бид нар болохоор яг засаг даргуудаа бүгднтэй нь уулзаад тэгээд тэд нар өөрсдөө өнжин ядуу гэдэг бүх бүртгэлэн байт юм лээ. Тэгээд тэднээс нь бид нар өөрсдөө харж агаад өөр нь ямар нэг тийм иймэрхүү одоо тусламж авч үзээгүй хүүхдүүдийг энэ удаад оруулж гисэн байна. За нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаа санаачлагчдын зүгээс онцолж байна. Нэгснээр эдгэр сурагчдын цаашдын хичээл сургалгад урам зориг өгнө гэж үзэж байгаа юм а.